За өдрийн мэндэ гэр бүлээр анх удаа хоёр хүүхэдтэйгээ өөрөөс рүү аялж байна. За Японд ирсэн. Япон мэдээж дэлхийд эдийн засаг болон хөгжлөөр дэлхийд нэлийн дээгүүр ордог арлын Японд ирсэн. За үнэхээр гоё цэвэрхэн газар байна. За Монголоос ямарчсан Бээж хүртэл газар явсан. За мэдээж хамаагүй нислэх юмд. За тэгээ Бээжингээс 3 цаг гарна нисээд ирсэн. Яг хоёр хүүхдээс баг маань 3 нас хүрээгүй. Газараа явхад жоохон хүүтэнд ирээний хил дээр олон дахин бууз цогож жоохон төвхтэй санагдсан. Бусдаар бол асуудалгүй байсан. За тэгээд Японд буугаад аялагч нар тэр Сайка карт гэдэг байт юм лээ. За тэгээд энэ үнэгүй нисэх бодны Ханадо аэропортоос авсан. За тэгээд 5,000 йенээс инвэлсэ. За тэгээд ихний өдрөө сайхан буудал дээр жамарсан. Акабана гэдэг газар очсон. За асуулаас нэг цаг орчим явсан метрогоор. Ер нь тэгээд иш явахт заавал агенси гайд гэхэлгүй өөртөө ихнэр тэр өөртөө явчихдаг. Тэр нь тэгээд цаг хугацаанд баригдахгүй бас зүгээр санагдгаа. Өөртөө очих үзэх газарт очиод. За Тайкэ энэ ингээд буудлуулсан. Арай жижигхэн санагдсан. За тэгтээ бас боломжийн үнэтэй. Яхаа өглөөний цайтай болохоос зүгээр санагдсан. За ихний өдөр тэгээд Sky Tower газарчсан. За дэлхийн хамгийн өндөр тавар. Нийт за өндөр нь 650 м. Тэгээд яг хүмүүс гаргадаг газар нь 450 м өндөрт гаргаж үзүүлт юм байлаа. За тэгээд доор нь байдаг Киром хоёр хүүхдээ үзүүлсэн. За гараа тэгээд Шибэ кросс гэдэг юм лээ. Хөл хөдөлгөөнтэй явгооны гэрэл нөхөөр очсон. За энэ нилээ дэлхийн нилээ ачаалтай зам хөдөлгөөнүүдийн нэг уулзар хэсэгт ирж үтсэ. За мөн тэгээд хараатай хоёр хүүхдээ гэр бүлээр нилээ алхаж аялж үзэж байгаад. За мөн юун дээр очицээ. Сонгоцсон дээрээс хоёр хүүхдээ суулгацсан. За төвөөсөө тэгээд Адабе гэдэг одоо хүний гараар бүтээгдсэн арал руу явд юм байлаа. За дандаа очиод бас үзэж харах юмтай их цэвэрхэн санагцаа. За осон хугацаар нэг 40 минут орчим явж байлаа. За тэндээ тэгээд бас нэг том роботын шоу үзүүлбэр болд юм байлаа. За тэгээд мөн дараагийн өдрөө амтны хөрөлн Юнэ парк орж үзсэн. За мөн хоёр хүүхдээ тэгээд Starbucks, за McDonald's гэдэг дэлхийн сүлжээ газруудаар орж үзсэн. За тэндээсээ тэгээд дараагийн өдрөөс Asakusa гэдэг бас Япон очсон хүмүүсийн очдог газар, очдог газрууд нэг одоо Asakusa сүмдэрч үзсэн. За эхнэр маань тэгээд Sakuna өмч үзсэн. За тэгээд дараагийн хүүхднээс том үгээ дагуулад Disneyland орсон. Disneyland-аас нэг өдөр тоглолоод барагдгүй их тоглоомтой юм лээ. Очир ихтэй гэж нэлээ. За хамгийн их очиртой тоглоом дээр 135 минут очирж тоглосон. За тэгээд мапаа хараад явж чадаас зүгээр санагцаа. За бага хүүхдэн болохоор Team Lab
оруулж үзүүлсэн. За бас үнэхээр сонирхолтой бага насны хүмүүс үнэхээр зүгээр санагдсан. За тэгээд бас дараагийн өдөр нэг үеэлтэйгээ нэг хориг өнгөрөөсөө. За даан хугацаанд нэг бодлогоо буцсан. За ийм хөө байна да.